бүлэг энэ асуудлаар завсарлага авах ийм санал гаргаж байгаа юм байна. Гэхдээ энэ асуудал бол бараг он дамжиж яригдсан асуудал. Одоо бол уян гишүүний баланкн дээр гарын үсэг зурагдаж уян гишүүн тэргүүтээ нэр бүхий гишүүдийг гэж ярьж байгаа боловч үнэн чанартай бол ардын нам засгийн газрыг унгаах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм байна гэдэг нь бол одоо тодорхой болж шít. Тийм учраас энэ бол маш удаа үргэлжилсэн ажил учраас цаг алдахгүйгээр байнгаараа хурлаа хийгээд шийдвэрээ гаргаад явах зайлшгүй шаардлагатай байна. Яг гэвэл өнгөрсөн 8 цаг 30 минутаас хойш төрийн байгуулалтын байнгаараа хуралдах гэж эрт хүлээсэн ардын намын бүлэг нэгэн ч хүн байхгүй, өргөн барьсан уян гишүүн өөрөө байхгүй, ардчилсан нам бол 100% суус. Тэгээ эрс бүрдэх дээр орж ирнэ гэдэг бол энэ бол инээдтэй асуудал. Яг гэвэл ардчилсан намаас төрийн байгуулалтын байнгын оронд байгаа ардчилсан намын гишүүд 100% суус. Бүтэн 5 цаг сууж хүлээсэн. Тэгээ энэ асуудлыг яаж ч одоо ардчилсан намд руу чихээд нэмэр байхгүй. Тийм учраас энэ ажлыг үргэлжлүүлээд асуудлаа шийдээд явахыг байнгын оронд даргаас хүсэж байна.